Улсын ямралд үндсэн хууль буруутай гэсэн сэдвээр хэлтгэл тавья. Ерөнхийдөө ярьж байгаа маань Содбосрынгийн наран гэрэл багштай төсөөтэй. Гэхдээ илүү факт оруулсан одоо наран гэрэл багшийн илтгэлийг бас өргөжүүлсэн ийм хэлбэртэй илтгэл болжээ гэдгийг өнөөдөр наран багшийн илтгэлийг сонсоод ойлголоо. За, эрх зүйн шинтгэлийн 5 тусгатгуун байдаг. Хууль тогтоомжийг шинтгэх, за хууль хэрэглэх тогтолцоогоо шинтгэх, за гуравт нь хууль зүйн мэргэжлийн боловсон хүчнийг шинтгэх. За энэ боловсрол гэдэг нь хүн маань өөрөө ороод байгаа. За хууль зүйн эрдэм шинжилгээ ажлын зохион байгуулалт арга зүйг шинтгэх, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх гэсэн ийм 5 тусгатгуунаар аливаа шинтгэл хийгддэг гэж ном зохиолуудад бичсэн байдаг. За 1 2 3 4 биш 1 2 3, 5 гэсэн зүйлүүдийг бол гадны эрдэмтэд зохиолуудаар их тусгасан. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийг шинтгэн, тогтолцоогоо шинтгэн, мэргэжлийн боловсон хүчнээ шинтгэн, үүний дагуу нийгэмд эрх зүйн ухамсарыг шинтгэнэ, одоо төлөвшүүлнэ гэсэн зүйлүүд. Чимэд багш бол энэ 4 дахь хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт арга зүйг шинтгэх гэдгийг бол илүү чухалчилж нэмсэн байдаг. За энэ 5 цикл тусгатгуун бол тавлаа юм иргэдэг аль нэг нь байхгүйгээр нөгөөх нь нөхөгддөггүй зүйлс л дээ. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ярьж байгаа тохиолдолд бол эрх зүйн шинтгэлийн 5 тусгатгуунд өөрсдөө дүн шинжилгээ хийж үзэх ёстой юм аа. За хууль тогтоомжийг шинтгэх болон хууль хэрэгжүүлэх тогтолцоог шинтгэх талаар бол бид нилээд ажил хийжээ. За энэ ажлын хүрээнд бол 600 орчим хууль ердийн хуулиуд гаргасан байна. За тогтолцоогоо янз бүрээр тогтолцооны шинтгэлүүдийг хийж гэж оролцсон байна. Гэхдээ эндээс орхигдсон зүйлс нь бол хууль зүйн мэргэжлийн боловсон хүчнийг шинтгэх, энэ боловсролыг шинтгэх гэдэг дээр хүн өөрөө явж байгаа учраас хууль хэрэгжүүлэгчдийг, хуулийг сахиулж байгаа, хуулийг тогтоож байгаа хүмүүсийн эрх зүйн шинтгэл, мэдлэгийн болон одоо энэ ирмэлзэл сэтгэлгээний шинтгэл явсан уу гэдэг дээр эргэлзээтэй. За хууль зүйн эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах арга зүйг шинтгэх гэдэг дээр бол мөн энэ бас эргэлзээтэй. Тухайлбал үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын тухай ярьж байсан судлаач нар 2017 оны одоо Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө за ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг бол одоо хасхан зүйтэй гэж нэлээ жагсаал цуглаан болох нь холгүй ярьж исэн улсууд Халтмаагийн Батулга гэдэг хүн ерөнхийлөгч болсны дараа энэ одоо санаачлах эрхийг бол хасаж болохгүй, энэ бол одоо ёстой болохгүй гэдэг. Тэгэхээр чи энэ чинь нэг үндсэн хууль судлал өөрөө ямар тогтворгүй байгааг бас илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ бол бас энэ шинтгэлийн төлөвшөлт одоо бий болоо. За эцсийн бүлэгтээ бол энэ 1 2 3 4 гэдэг англиад байгаа зүйлсийн маань хамгийн эцсийн үр дүн бол нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх асуудал. Гэтэл нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшөөгүй. Бид бол гэмтэргийн гаралт маань өссөн, эдийн засгийн байдал маань өссөн, нийгэмд амар амгалан байдал үүсээгүй гэдэг үднээс бол бид нар ухралт хийчихжээ гэж. За ийм оршил хэлээд илтгэлээ зааш нөргөлжлүүлье. За өөрөөр хэлбэл энэ 5 шинтгэлийг хийсний дараа юм уу эсвэл дүн шинжилгээ хийгээд энэ тавуулангийн хийж үзээд болохгүй байх гэсний дараа үндсэн хуулиа өөрчлөх дараагийн асуудалд ордог. Тогтолцоогоо шинжлэх, хуулиа шинжлэх. Тэгэхээр бид бол сүүлийн 3-ыг огт хийгээгүй биш одоо хангалттай хийж чадаагүй учраас шинтгэлийн тухай асуудал ярих, шинэ одоо хууль тогтоомж гаргах, тогтолцоо бий болгоод нэмэргүй гэдгийг хэлэх гэсэн. За чимэд багш манай улсын улс төрчид өөрсдийнхөө явуулж байгаа тодорхой үйл ажиллагаа үйлдэл нь хэвийн үргэлжлэх боломжгүй болсонд бол шалтгаан нөхцөлийг судлаж алдаагаа өөрөөсөө хайхаасаа урьдчилж улс төрийн хямрал боллоо, үндсэн хуулийн холбогдох зохицуулалт буруутай үүнээс болоод гацаанд орлоо гэж ярих нь ихсэг болсон гэж хэлж ирсэн байна. За энэ бас өнөөдөр бас ингээд энэ үгийг дахин бас одоо илтгэл тавьж байгаа боломж гарч байгаа газараа хэлж яваамаа. Энийг та бүхэн бас сайн ойлгоно үзье. Юмны наад цаадахыг тунгааж улсын болон дэлхийн хэмжээгээр сонирхсон судалсан хүмүүс бас цөөнгүй бий. Тэд энэ мэд цэцэрхэл юм уу? Хоосон тааврын огт үндэсхүйг мэдж ажиглаж байгаа. Миний хувьд түгжээ гацаа гэд байгаа тэр үг үсэгчин үндсэн хуулийн согог биш харин түүнийг огтхон ч ухаараагүй тархины төгжрөл оюуны цорхоо гэхэд огт хэлсдэхгүй гэж багш бичжээ. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага гарч болно. Гэхдээ өөрчилж болохгүй зүйл гэж бас бич
Хэрэв үндсэн хуулийг загсан сайжруулъя гэвэл шинжлэх ухааны үндэстэй бүхэлдэн цогц байдлаар хандаж хийхгүй бол эндээс нэг өөр нэг өгүүлбэр хийгээд байх юм бол энэ хууль сэг болно гэсэн байна. За нийгмийн хэрэгцээ шаардлага цаг үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хязгаарч үгүйсэх учиргүй. Гэхдээ үндсэн хуулийн яг ямар зохицуултыг хэрхэн өөрчлөх тухайн зохицуултын байгаа үр дүн болон өөрчлөлтний үр дүнг урьдчилан сайтар судлах нь бидний өнөөдрийн тулгымдсан асуудал юм а. Тухайлбал үндсэн хуулийн 39-р зүйлээр жишээ авъя. 39-ийн 3 дахь зохицуултыг улс төрчид эрдэмтэн судлаач нар сүүлийн жилүүдэд өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. За Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналаа ерөнхийлөгчдөө зөвшөөрсөн улсын их хурлд өргөн мэдүүлэх 39-ийн 2 ба тэднийг нь улсын их хурл хүн бүрээр хилцэж томилдог 39-ийн 3 дахь хэсэг зохицуулалт нь кабинетийн зарчмыг алдагдуулдаг түүнчлэн засгийн газарт итгэх эсэх асуудал болон засгийн газрыг огцруулах хариуцлага хүлээх асуудал нь засгийн газраас улсын их хурл болон түүний гишүүдэд хэрхэн харилцан нөлөөлөх өөрийгөө хамгаалах асуудал нь бүрхэг учир дутагдaltaй зохицуулагдсан гэж шүүмжилж байна. Харин энэ бол Монгол улсын хуульд эрх мэдлийг хуваарлах зарчмаар төрийн байгууллагуудын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн 3 салаа бүхий тогтолцоог тодорхойлон бэхжүүлсэн. Энэхүү хуулийн гол үзэл баримтлалын нэг зарчмын эрс шинэлэг тал мөн гэж судлаачийн хувьд үзэж байна. Эрх мэдлийн 3 салаа мөчир нь бие биедээ хяналт тавьж хараа тусаар ажиллах ёстой. Тэмдэж улсын их хурл хууль тогтоож батлах, гаргах, засгийн газар нь улсын их хурлаас батлагдсан хуулийг биелүүлэх ажлыг зохион байгуулж биелүүлэх, шүүх нь улсын их хурлаас батал засгийн газраас биелүүлэх ажлыг зохион байгуулж иргэдийн эрхийг хамгаалах үүднээс хуулийг зөрчсөн эсхийг хян шийдвэрлэх хоёулаа холбоотой байдаг. Энэ бол үндсэн суурь үзэл баримт. Харин хараад бус байхын тус-тусын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх үйл ажиллагаа нөлөөлөл үзүүлэхийг хориглодог. За Монгол улсын үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудын хүрээнд засгийн газрын гишүүдийн нэг мөрчлөн улсын их хурл томилдог байх, гүйцэтгэх хэр мэдлэг хэрэгжүүлэгч дээд байгууллагыг хэрхэн байгуулах талаарх процессын асуудал болохоос биш засгийн газрын үйл ажиллагаа улсын их хурлаас шууд хараад болсон гэсэн өрөөсөл ойлголт биш юм а. Хараад тусаар ажиллахаа ойлгосон төрийн төшөөл Монгол улсын ерөнхий сайд болох Монгол улсын засгийн газрын гишүүн болох учиртай. Гэтэл засгийн газрын гишүүн болохын тулд улсын их хурлын гишүүдийн таалалд зүй бусаар нийцэх талаар Монгол улсын ямар ч хуульд энэ зохицуулалт байхгүй. За энэхүү таал гэдэг үгийг хашлтанд хийж байгаа юм. Илтгэгчийн зүгээс за ажилтнанд хийж байгаагийн учир нь улсын их хурлын гишүүд тэр дундаа эрх барьж буй намын дарга фракц бүлэглүүдийн захиасаар тухайн томилогч буй сайд нь яам агентлигын албан тушаалтнуудыг томилох, тендер хуваарлахаар дарамтлах гэх мэт нэг үгээр хэлэхэд хэвлэлийнхний хэлдэг бэлэн хуваалт явагддаг гэдгийг сэрдэн тодорхойлсон болно. Энэхүү таалгаач нь үндсэн хуулийн бус төрч ёс түүний албаны зарчмыг алдагдуулж байна гэхээсээ илүүтэй зан заншлын эм хэмжээ эсвэл хууль ёсны болсон мэтээр ойлгогдож хэвийн үйл болон төлөвсөн яавч ард түмний үндсэн хуулийн буруу иш өгөөд харин хуулийг нэг мөр хэлбэрлэлтгүй сахиулах харилцаанд хувь улс төрчийн, хувь албан тушаалтны, нам бүлэглэлийн, улс төрийн соёлгүй гэж зөөлнөр хэлэхээсээ илүүтэй хууль бус үйлдэл гэдгийг онцлог хэлмээр байна. Үүнийг хазаарлах хуулиуд манай улсад бий. Эрүүгийн хууль, авилгын эсрэг хууль, төрийн албаны тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажлын үйлчлэгээ худалдаа авах тухай хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, захиргааны ерөнхий хууль гэх мэт олон хуулиуд байна. Улс төрчид байна. Улс төрсөн зүйлийг зогсоохын тулд засгийн газрыг юм уу эсвэл орон нутгийн нутгийн удирдлагын зохицуултуудыг өөрчилё гэсэн зүйлсийг ярьдаг. Гэтэл захиргааны ерөнхий хууль дээр билээхэн хэрэгжүүлэхгүй байгаа нэг зүйл залт байна. Энэ юу вэ гэхлээр төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөө шүүхийн шийдвэр гарсан бол түүнийг буруу хаалсан албан тушаалтнаас төр өөрөө мөнгө нэхэмжлэх ёстой. Тэр хохирлоо нэхэмжлэх. Энэ жилийн төсөвт 18 тэрбум суулгасан гэж байгаа. Аудит энэ дээр ажиллаж байна уугүй би мэдэхгүй байна. Өмнөх жилүүдийн төсөвдөр ч гэсэн байгаа. Зөвхөн захиргааны ерөнхий хууль гэхгүйгээр өмнөх төрийн албаны хууль дээр иргэний нэхэмжил гаргах эрхүүд нь байсан. За мөн прокурорууд байна. Прокурор бол төрийн нэрийн өмнөөс иргэний нэхэмжил гаргах ёстой. Энэ байгаль орчин сүйтгэхэд байгаа олон компани хувь хүмүүсээс яагаад прокурорын байгууллага иргэний нэхэмжил гаргаад мөнгө төгрөг санхүү нэхэхгүй зөвхөн эрүүгийн хэрэг үүсгдэг юм шиг ингээд хандаад байгааг нь юусоо ойлгохгүй. Энэ хуулинд бид бүгдээрээ байгаад байгаа хэрнээ үүнийг огт хэрэгжүүлэхийг хүсэхгүй байх юм нөхцлүүд байна уу гэж. Сэдвийн хүрээнд аль нэг намд нь энэ тааллыг харьяалуулан оноож хэлмээргүй байна. Энэ нийтлэг заншлын ийм хэмжээ мэт болсон гэж дээр дурдснаа дахин нэг сануулах зүйтэй.
Хэрэв ерөнхий сайдын эрх мэдлийг өнөөгийн түүхэн цаг үед өргөдөхөд засгийн газрын гишүүдийг өөрөө томилдог. Улсын төсвийн тухай хуулийг өөрийн саналын дагуу өөрчлөлтгүйгээр улсын хурлаар батлуулдаг бол ганцаар эзэрхэх засаглал нь ганц хүн хуульч үгүй дүрм журамч үгүйгээр дур зоргоороо бүхнийг залж чиглүүлдэг рүү оруулах аюултайг санахын зүйтэй. Цаашид сайхан бэлэг ерөнхий сайдын үеийн засгийн газар шиг ерөнхий сайд эрх мэдлээ хэтрүүлсэн үйл дахин давтагдахыг үгүйсэхгүй. Учир юм гэвэл 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн оюутлогын далд уурхайн бүтээн байгуул санхүүжилтийн төлөвлөгөө. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Орос Монголын хамтарсан Эрдэнэ төлөвлөлтөөр хязгаарлалт хариуцлагатай компани болон Монгол Росметик Росчехийн эзэмшлийн 49% хувьцааг Монголын ЗИС корпорац хязгаарлагдмал хариуцлагатай компанид худалдах тухай гэрээ. За Эрдэнэтийн гэрээ гэж яриад бидний хүндхэн туршлагуудыг давтах ерөнхий сайд гарч ирэхийг үгүйсэхгүй. Энэ хүн сайхан бэлэг гэдэг хүн ял идлэхгүй. Энэ хүний нэр дээр ягаад ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсэхгүй байгааг эргүү хүний хувьд, хуульчны хувьд одоо бол гайхсаар байгаагаа энд илэрхийлье. За мөн хэтэрхий одоо маш их мэдээлэл байгаад байгаа учраас энэ мэдээллүүдийг junk news гэж нэрлэдэг байгаа популизмаас хуулиос популизмыг ялах ёстой гэдэг үүдэн дээр бас олон асуултуудыг нийгмээс асууж байгаа. За энэ над ч бас төрсэн асуудлууд маш их байна. Тухайлбал 60 тэрбум, төмөр зам, Эрдэнэт Дубан гэрээ, тагнуулын дарга асан, хурц, за Нэмдэр сайдын хийсэн мэдээллүүдийн аль нь зөв нь мэдэгдэхгүй, нийгмийн бухимдлыг төрүүлж чухамдаа хэн үний яриад байгааг мэдэхгүй болтлоо эргэлзээнд хүрч байна. Угтаа үнэхээр 60 тэрбумаар төрийн албыг худалдсан юм уу, худалдаагүй юм бол энэ мэдээллийг нийгэмд хүргэсэн хүнийг үтгсэн юм уу, гутаанд оромжилсан юм уу, энэ талаар нийгмөр шийдэх ёстой. Мөн адил төмөр замын мөнгийг идсэн үү, идээгүй бол идсэн гэж мэдэгж байгаа этгээд нь яагаад хариуцлага хүлээхгүй байгаа вэ? Нэмдэр цайд болон түүний хамсаатнууд өчнөө олон сая $10 шахаа хийж хууль зөрчсөн үү, зөрчөөгүй бол тагнуулч байх хурц хүнийг үтгсэн бол элчин сайдаар томилогдох боломжтой юу? Эсвэргээр цай нэмдэрж байгаа бие хурцыг хууль бус сүлжээний гол хэрэгжүүлэгч гэж хэлсэн худлаа юу эсвэл үнэн үү? Дубан гэрээ Эрдэнэтийн гэрээ хууль зөрчсөн бол за энэ угаасаа зөрчсөн тодорхой. Яагаад сайхан бэлэггүй ял идэхгүй. Үг гэдэг зүгээр нэг цацаад хайждаг шалчаа хүний хэрэглүү рүү үгийг тэгж хамаагүй хэрэгжилж болдгоо. Тэр дундаа улс төрчид төрийн өндөр албан тушаалтнууд ингэж нийгмийг цочроосон мэдэгдүүдийг хийчихэд зүгээр орхичдаг хариу өгөхгүй байгаа нь бол энэ улс өөрөө үндсэн хуульч ёс байхгүй харин улс төрийн хямрал руу шилжиж байгаа гэдгийг дахин хэлье. Улс төрийн хямрал тэнцүү үндсэн хуулийн хямрал гэсэн онлын томьёол байдаг. Гэхдээ энийг дэмжиж байгаа хамгийн гол хүчин зүйл нь иргэдийн эрх зүйн ухамсар буюу хуульд итгэх итгэл, төрд итгэх итгэл дээр л бүх зүйл оршиж. Өнөөдөр манай улсад төрд итгэх итгэл ерөөсөө байхгүй болцсон. Популизм гэдгээ ялахгүй хууль зүйн хувьд би эрх зүйн харилцааны хувьд хэлж байгаа. Популизм яагаад болоод байна гэвэл гүтгсэн бол гүтгсэн, гүтгээгүй бол гүтгээгүй гэдгээ аль нэг тал нь аль нэг тийш нь шүүхэ шийдвэрлэх зүйтэй юм аа. За хууль тогтоох эрх мэдлээс гадна өөр нэг салааг үүсдэг эрх мэдлийн эрх мэдэл байдаг. Энэ за энийг орхичих цаг байгаа учраас. За тавчханд өгнөхөд бол өнөөдөр бид сонгуулийн тухай хууль зөрчиж ерөнхийлөгч болсон төрийн тэргүүнтэй. За яагаад ингэж хэлж байна гэхээр сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70-54 сонгуулийн мөрийн хөтөлбөр тусагдаагүй аливаа зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах ийм агуулга бүхий аливаа үйлдэл сонгуулийн сурталчилгаанд ашиглах сонгуулийн тухай хуулийн 79 дахин болон нэмэлт санал хураалт ажиллах ажиллагааг дуусгах сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно. 72-2 ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулна. Мөн хуулийн 131-ийн 131-р зүйлийн 131-ийн 2-т нэр дэвшигч энэ хуулийн 52 67-гийн 3 71 50-51-ээс 70-50-10 зэрэг заасныг зөрчсөн болохын шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэрсийн зэгсэлтээс хаш нийт мэдээлнэ гэж. Тэгэхээр энэ харилцааг бол ерөөсөө тодорхой болохгүй. Бид нар бүгдээрээ сошиалаар хараад байгаа. Бүх иргэдийн өрийг төлнө гэдэг Арслан номын дарга 9 Эрдэнэ нэр дэвшигч Батбуулгын сонгуулийн штабын мэдээлэл хийсэн. Энд маргаангүйгээр энэ сонгуулийн хууль зөрчсөн шүү. Тэгэхээр энийг нэг ярихгүй ч юм уу ийм асуудал гараад байна. За дараа нь бол үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн байгуулагч засгийн газартай байна гэж хувь судлаачийн хувьд үзэж байна. Яг тэгвэл үндсэн хуулийн 29-ийн 1 дээр засгийн газрын гишүүн байж болох тухай заасан болохоос биш үндсэн хуулийн үзэл баримтлал дээр төрийн эрх мэдэл хуваарлах онолыг 3 хэсэгт хуваасан хооронд нь бити холиочоо гэсэн.
Тэгэхээр энэ үзэл баримт нь юу вэ гэхээр 50-аас дээш хувийн санал гаргадаг засгийн газрын бүрэлдэхүүний одоо олонх нь буюу одоо ерөнхий сайдаас бусд нь улсын их хурлын гишүүн байжгаар энэ үндсэн хуулийн суур үзэл баримтлалыг тэр жигтэн зөрчсөн. Тэгэхээр бид ийм үндсэн одоо ерөнхий хэлэгчтэй засгийн газартай байна. За мөн нөгөө нэг талаас хин нэгэн далдын талд нийцсэн улсын их хурлтай болсон. Энэ таал гэдэг үгийг би дахин хашлтанд хийгээд байгаа. Албаны ёс зүй, иргэний ёс зүй хоёр тусдаа гэж ойлгодог. Энэ хоёр уг нь нэг юм шүү дээ. Нэг хүн дээр ярьж байгаа. Улсын их хурлын гишүүтэй, ийм улсын их хурлын гишүүд. За бүр их хамгийн сайн шүтэж явдаг, сайн хуульч гэж боддог байсан гэж боддог ер нь. Гэхдээ ийм хүн маань хүний жигтэй хүн үнтэй баримт үнгүй амьдрдаг болох нь одоо тогтоогдод. Одоо цензургүй яриа гэдэг нэвтрүүл. Хууль зүйн сайд түрээсийн гэрээр амьдрдаг гэсэн тийм түрээсийн гэрээ байхгүй. Тийм иргэний хуулиар 15 минут дууссан ш. Одоо ерөнхийдөө 1-2 минутанд та. За дуусгая. За энэ бүхнийг яриад байгаа зүйл маань юуны төлөө юм бэ гэж. Хэлэх гээд байгаа зүйл маань хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинтгэх, хууль зүйн шинтгэлийг хийх, хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт арга зүйг шинтгэх, нийгэмд эрх зүйн ухамсаар төлөвшүүлэх гэсэн зүйлсээр бол бид ерөөсөө юу хийгээд яасан гэдэг тайлан бол байхгүй болчихно. Ард нийтийн санал асуулга авна, эсвэл зөвлөдөг санал асуулга явуулна гэдэг энэ зүйлс маань өөрөөсөө ерөөсөө үндсэн хуулийн огт ойлгоогүй хүмүүсээс авах гэдэг нь их гайхамшигтай болчихсон. Өнгөрсөн 25 жилийн түүхэнд үндсэн хуулийн эдийн засаг гэдэг зүйлийг бид яриад л байсан үндсэн хуулийн эдийн засаг гэдэг зүйлийг хийж төсвөө бүрдүүлсэн, төсвөө захин зарцуулсан ийм тохиолдол байхгүй. 33 дугаар сургууль гэдэг юм уу, эсвэл энэ хотын төвийн сургууль бассейнтэй байхад би маш олон жишээ хэлж болж байна л да. Бассейнтэй байхад 3 ээлжээр баян ушуу толгойтой хүүхдүүд 3 ээлжээр яваад. Гэхдээ яаж төсөв тэгж тавиад. За энэ мэт маш олон дүгнэлтүүдийг хэлэх боломжтой байна. Тийм учраас энэ хэвлэгдэж гарна гэсэн учраас түүнээс хараараа та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.